сэтгэлээрээ хийдэг үйлслүүд байдаг шүү дээ. Зөвхөн амиа боддгоо. Жишээ нь тийм ингээд бага насны түүхтэй үйлчлүүлэгчд маань яг том болонгуудаа тэнд байсан чадваруудыг хүмүүс рүү ч юм уу эсвэл хүнд ашиглуулах байдлаар гарццснаасаа болоод тэндээ маш том өвдөлтийг авангуудаа тэр одоо нөөцөө шавхаж гаргахаа болчдөг. Тэгээ тэр хүүхдийг дотроо нэг юм шоронд орчдөг юм шиг байна. Яагаад бол гарахаараа чи намайг өвтгөөд байгаа учраас тий миний орон мухраад байгаа учраас наана байж боллоо. Тэгээд нөгөө сайн дураараа хийж яхад нь хийх л ёстой юм шиг тий бүр зараад л ингээл магтаж өгөхгүй, урамшуулж өгөхгүй, зүгээр л хийж байгаа үйлдэлд нь баярлаа, талархлаа гэдэг ийм юм байхгүйгээр дээр нь шүүмжлээд бүр зараад ангууд нөгөө ажилтаа өгч том болонгуудаа унтаал байж идэг, ногоороо л байж идэг. Эсвэл би угаасаа тийм биш энэ төр гэж тайм хамтдаа лайк марк утсан нэг юм нөгөө чиглэл рүүгээ явж тэгвэл жинхнээсээ муу байгаагаа харуулад өгье. Нэг тийм үе байдаг штэ. Чи чинь ийм байсан яачав. Өөдөөс үг дуурдгүй байсан хүүхэд маань одоо бүр хэрэлддэг боллоо. Хаалга савд гардаг боллоо гингүү тэр хүүхэдтэй сайн байсан он цаг нь хангалттай үнэлэгдэг учраас дахиж тэр дүрийг гаргаж ирэхийг хүсээгүй. Тэгээд тэр хүмүүсийн нөгөө байр байдалд нь тааруулаад өөрийгөө тийм одоо тэгвэл юм байна гэдэг тий. Жинхэнэ муу хүүхэд ямар байдгийг харуулъя гэдэг ч юм. Тийм. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч өөрийгөө хайрлая Окси.